Хуучин социализмын үед баригдсан бүх байлгуудад одоо автомашины далд зогсоол гэж бараг байхгүй. Өнөөдөр энэ хорооллуудын дунд, ялангуяа байшин хорооллуудын дунд амьдарч байгаа иргэд хүн зориулагдаагүй зөвхөн машин зориулагдсан хотод дунд амьдраад байна. Явган хүний замыг бүгд машинтайгаа мордуулаад тавьчихдаг. Гэрээсээ орчноосоо гарах гэж хувцас шороодон барин байж араа гэж нэг гарч явдаг ийм нөхцөл байдалтай байна. Тийм учраас нийслэл Улаанбаатар хотод энэ ирж байгаа жилүүдэд автомашины зогсоол гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэе гэдэг ийм шийдвэр гарч байна. Тухайлах юм бол улсын хөтөлбөрийн тэр өмнөх талбай дээр ингээд битүү машин, эргэн тойрон битүү машин. Ямар ч тийм одоо машин зогсох боломжгүй газар өмнөх цаг хугацаануудад баахан үйлчилгээний барилгын зөвшөөрлүүд өгсөн. Гаднаа 3 машины зогсоолтой дээшээгээ 20 давхар барилгууд хотоор нэг байна. Тэгэхээр энэ аж ахуй нэгжүүдтэй бид нар болон бусад аж ахуй нэгжүүдтэй орон сууцны хорооллын дунд болон үйлчилгээтэй одоо тэр барилгуудын үүдэн өмнө хойно энэ боломжтой талбайнуудыг дандаа далд гараж болгох ийм одоо том зорилт тавьж байна. Цаашид Улаанбаатар хотод хүмүүс гадуур явган одоо байрныхаа оршин сууж байгаа газрынхаа эргэн тойронд чөлөөтэй алхдаг, хүүхдээ салхилуулдаг ийм орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ийм том одоо соёлын хувьсгал шиг гаражны ийм хувьсгалын асуудал шийдэж хийхгүй л өнгөрсөн 20 гаруй жилийн их барилгачлалтын алдааны үр дүн нь автомашиныхаа гадна зогсох тооцоолгүйгээр баахан барилгын зөвшөөрлүүд өгсөн. Одоо орон сууцнд байгаа хүмүүсийг яаж тогтоо тухтай амьдардаг орчин нөхцөлийг бүрдүүлэх вэхээр нэгдүгээрт автомашинтай иргэдийн автомашины зогсоолын асуудлыг шийдэж гадна тогтчлт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн тухай ярина. Мобикомын зүүнтэлд энэ зогсоол багтдаггүй. Баруун эргээд бүгд нөгөө зогсоол руу орохгүй ойчрлоо хахаа зогсдог. Сүүлдээ дийлхээ байгаад нэг чигийн урсгалын зүүнтлийг нэг нь тэр чигээр нь зогсоол болгож байгаа байхгүй. Энэ бол бидний төлөвлөлтийн асар том алдаа. Одоо 7 сарын 1-ээс урт-цагааныг 200 орчим автомашины далд зогсоол байдлаар одоо ашиглаж эхэлнэ. Ингээд энэ ашиглалтанд орсноос хойш Чингэлтэй дүүргийн засаг дарга тээврийн цагдаагийн одоо холбогдох албан тушаалтнууд тэр орчим нэг ч машиныг хашлага давуулж нэгдүгээр игнээ зогсоохгүй дандаа журамлаж цэгцлэх ажлууд байна. Өөрөөр хэлбэл машин унж байгаа хүмүүс өөрийнх нь сонголт. Машин унж байгаа бол та зогсоолгоо төлбөрийг төлцөөр. Машин унж байгаа бол та хөдөлгөөнд соёлтоор. Машин унж байгаа бол та Улаанбаатар хотын тавигдсан стандарт шаардлагыг хангасан тээврийн хэрэгслэлээр одоо хөдөлгөөнд оролцох ёстой гэдэг ийм үндсэн шаардлагуудыг тавьж бид нар цаашид ажиллана. 3-4-р хороолол худалдааны гудамж. Бүх боломжтой зогсоолууд дээр худалдаа үйлчилгээ эрхлэгчид нэрээ машинаа тавьчихдаг. Тэгээ өглөө ирсэн ороо буцна. Улаанбаатар хөгжлийн корпорац энийг яаралтай энэ бүх боломжтой юмнуудыг одоо юу болгоо? Тэр автомат ийм зогсоолууд болгоо. Машинтайгаа хүн очиж зогсонгууд дугуун төгжигчдэг. Тэгээ хөдлөлт нь буцаагаад нөгөө токигоор юм уншуулангууд нөгөө дугууныхын төгжээ мултардаг. Ийм юм руу хүүхдийн зуугийн гудамж, энэ 3-4-р хорооллын гудамж, бусад одоо тэр боломжит газруудаа дүүргийн засаг дарга нар энэ зогсоол хөтөлбөрийн хүрээнд хотод ерхий архитектор дээр ирүүлээ. Ингээ хотод өөрөө хүн машин унаа гэвэл зогсоолын төлбөр төлдөг энэ соёл руу хэдүүлээ нэгтгэхгүй болохгүй. Зогсоол өөрөө эргэлтэнд орж явах хэрэгтэй.